би ер нь өөрчлөлтийг өөрөөсөө гэж боддог. Тэгээд өөрчлөгдсөн зүйлүүд маань гэх юм бол олон байгаа. Жишээ нь гэхэд юу нөхөрлүүгээ маш их ярьдаг байсан. Бид хоёр хоёулаа шүдний эмч мэрэгжилтэй. Тэгэл би өөрөө дураараа болохоор өдөрт ингээл хөнгөө болох тоолондоо байнга залгаал манай нөхөр заримдаа аавн заримдаа ахгүй янз. Тэгээд тэр нь манай нөхөрт илүү дарамт болдог байсан гэдгийг би сүүлд өөрөө мэдрээд тэгээд ер нь нөхөртөө илүү итгэл минь ч гэсэн илүү дээшлсэн учраас яриа ер нь бол их хэмжээтэй яриа бол байсан. Бараг өдөрт 20-30 удаа залхдаг байсан бол сүүлдээ багасгасаар агаад 1-2 удаа ч юм уу чухал шаардлагатай үедээ л ярьдаг. Энэний үр дүн болохоор манай нөхөр маш эргээр хүлээж аваад одоо над руу эргүүлээ тарин залгадаг болсон.